Хөтөлбөрийн нисэгт хормын нүүр бодлын дэлхийн аварга болсон мейкап артист Эрдэнэ Жаргалыг онцолж байна. Түүний хувьд анхны хүүхдээ төрүүлээд гэртээ суух хугацаанд өөрийгөө дуртай зүйлдээ хөтөлсөн нь энэ амжилтын эхлэл болжээ. Тэрээр энэ чиглэлээр 10 жил ажиллахдаа эмэгтэйчүүдийг гаднах төрхөөр нь өөрчлөө зогсохгүй тэдний сайн сонсогч байж сурсан байна. Эрдэнэ Жаргал сурагч байхаас зурагт сонирхолтой, загварт дуртай нэгэн байжээ. За хэдийгээр тэрээр хүнсний технологич мэрэгжил эзэмшсэн ч мэрэгчлэр огт ажиллалгүй өөрийнхөө чин хүслийг дагснаар өнөөдөр төвөрчээ. Жилийн турш би энэ тэмцээнд зарцсан байгаа тийм учраас 35 минутанд ямар сандралгүйгээр зүгээр үзүүлэх байгаа зүйлээ хангалттай үзүүлэе гэж ер нь бол зарцсан байсан. Тийм учраас дээрэс нь сэтгэл зүгээ аюу сайн бэлтцсэн ийм байсан учраас ер нь бол тодорхой хэмжээгээр нэг ямар нэгэн сандрал мэдрээгүй харин нөгөө бусад оролцогчдойгоо оролцоход би тэдний өмснөөс ингээд амар сандраад байсан. Өөрөө харж байхдаа бол энэ жилээр үнэхээр хангалттай нөгөө нэг сэтгэл зүгээ хангалттай бэлтцсэн. За тухайн нөгөө үзүүлэгч байгаа бүтээлийн хангалттай бэлтцсэн. Ийм байсан учраас ямар нэгэн сандрал бол энэ жил өмнөх жилийнхийг бодвол бага байсан. Эрдэнэ Жаргал OMC Hair World 2024 Аз, Европ, Америк ТV-ийн авраг шалгаруулах тэмцээнд креатив мейкап төрөлд 1-р байрын цомын эзэн болж хормын нүүр будалтаар 20-р байр эзэлж байжээ. За харин энэ онд амжилтаа ахиулж OMC Hair World 2025 дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс Smoky A төрөлд мөнгөн медаль, хормын нүүр будалтын алтан медальт дэлхийн авраг болсон байна. Өнөөдөр үнэхээр танд онцгүй одоо над дээр ирж байгаа үйлчлүүлэгч тэр хүнд одоо өнөөдрийн өдөр нь жоохон онцгүй байсан бол тэр хүн ирээд надтай ярилцаад бодолтаа хийгээд талент ингээ байнга өөрийгөө хараад тэгээ дээрээс нь бид нар давхар бараг сэтгэл зүйчийн ажлыг ер нь бол хийдэг гэсэн үг. За тэгээ одоо би 1 цаг бодож олж 40 минут ч бодож олж тэх үедээ тухайн хүнтэй ингээ ярилцсаар л идэг, яриа л идэг. Тэгээд ярихгүй будна гэж бол бараг байхгүй. Тэгээ ингээ хоорондоо ярилцаа тэр хүний юу тохиолдсон байгаа тэрийг сонсоод тайвшруулаад тайтгаруулаад тэгээд нүрэнд бодаад ингээд гарахаар тэр хүн үнэхээр өөртөө ихтэй болоод тэр өдрийн үнэхээр гоё чимээд хүчдэг.